хэрэгэлдэг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд дотор нөгөө ингээд бүлгүүд яриад байгаа ш. Тэр бүлгүүд дотор чинь нэг чухал зүйл нь хэдийгээр нөгөө хязгаартай хэрэглээрээ гэдэг ингээд хязгаартай хэрэглэх хүнсний бүлэгт багтчихад байгаа нэг зүйл бол энэ өөх тосны бүлэг байж байгаа. За өөх тос бол хэдийгээр хэтрүүлж хэрэглээд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд байгаа ч гэсэн биднэрт бас хэрвээ өөх тосгүй болчих юм бол энэ бидний эрүүл мэндэд тэр бас сөрөг нөлөөтэй. Тэгэхээр өөх тосыг бид нэр зохих төвшөнд заавал идчих хэвээр. Тэгээ ер нь бол та нар одоо миний амнаас маш олон сонсож байгаа зүйл нь юу гэхээр хоол хүнс гэдэг бол хэмжээг тааруулж идэх тухай асуудал байнамаа. Түүнээс биш шүү. Одоо ингээл манай хоньны мах сайн, өөхөө сайн, сүүлээ сайн энэ бас биш. За өөх тос огт битгий ид, тэр нь ч муу, энэ нь ч муу, энэ бас биш. Тэгэхээр хоол хүнс гэдэг зүйлийг хэмжээг тааруулж идэх тэр тусмаа өөх тосыг яг хэмжээг тааруулж идэх ёстой бол байж байгаа. Өөх тос хэтрээ явчих юм бол бид нар зүрх судасны хүчин, судасны артуурал за ингээл янз бүрийн өвчнүүд их үүсвэр болоод явчихна. Өөх тос хэрэг дутуудах юм бол бас бидний одоо арьс үс хурааших гэл янз бүр уурэг тархины хөгжил нөлөөлөх гэл те одоо гэд маш сүр үр дүнгууд бас гараад эхэлдэг. Гэхдээ өөх тос нь өөрөө дотроо бүтцээсээ хамаарат тэр өөх тосыг бүрдүүлж байгаа тосны өрчлөлт гэж нэг зүйл байж байгаа л да. Одоо манай малгай маханд ч одоо жишээ омега 3 нөгөө омега 6 гэдэг чинь бүгдээр агуулгадж байгаа. Тэгэхээр ганцхан омега 3-ыг одоо загсны тосноос л иднэ. Тэгэхээр омега 3-ыг одоо ганцхан энэ бэлтгэлээр л ууж иж болно гэдэг ийм сөрөг юмнууд худалдаа 8-ны зорилготой ийм зүйлүүд яваад байгаанаас хүмүүсийн хоол хүнсэнд сөрөг нөлөөлөхөөс гадна бас хүмүүсийн эдийн засгийн дарамтанд оруулах, эдийн засгийн тохирол үзүүлэх бас боломжтой. Тийм учраас та бүхэн өөрсдөө сонголтоо хийх нь байгаа учраас хоол тэжээлийн талаар жоохон мэдлэгээ нэмэгдүүлж байгаа л хоол хүнсээ зөв зохицуулах нь чухал байна. Ургамлын тоснуудыг хэрэглэхийн дотроос ганцхан наран цэцгийн тосыг огт хэрэглэж болохгүй. Бус тоснууд нь одоо их сайн байна. За тэрэн дотроо одоо шинэ коконатын тосыг бол одоо бүр ингээд дээш нь гараад өргөмжлөлтсөн ийм одоо буруу ойлголтууд газар авсан байгаа учраас энэ дээр бас зохих хэмжээний тайлбар өгөх зүйтэй гэж ингэж бодсон. Ургамлын тос бол ургамлын тос. Тэр хоорондоо нэг их ялгаа байгаад байхгүй. Тэгэхээр өөх тосны тухай ингээд мэдээлэл авахд өөх тоснуудын одоо тэрэн дотор агуулгаж байгаа хасан тосны хүчил 1-2 жил холбоотой тосны хүчил, олон 2 жил холбоотой тосны хүчил гэдэг нөгөө эрүүл мэндэд өөрөөр үйлчлэгээ үзүүлдэг тосны хүчлүүдээр ингээд бүлгэлцэн тэр бүтцээс л нөгөө юм маань тэр тос маань бүтээд байгаа шүү. Тэгэхээр айл бол хансан тосны хүчил их л орчихсон байх юм бол айл бол хатуу тасалгааны юмд ингээд хатуу байдалтай зарцмаг байдалтай байж чаддаг. Ханаагүй тосны хүчил их орох тусмаа тасалгааны юмд яах нь шингэн байдлаа хадгалаад идэг. За тэгээд бид нэр хатууг нь голдвол өөх гэж fat буюу өөх гэж нэрлээд идэг, шинийн oil гэж нэрлээд идэг гэдэг ийм нэршлийн учраас юм жоо ялгаатай. Бид нар бол өөх тос гэдэг нийлүүлээд ингээд нэрлэлсэн бол гэж байна. Тэгэхээр зэрэг ер нь бол нэг 50% та одоо нэг дунджаар ойролцоогоор 50% нь хансан тосны хүчил авуулаад 50% нь одоо ханаагүй тосны хүчил буюу 1-2 жил холбоотой 2-2 жил холбоотой олон 2 жил холбоотой тосны хүчил авуулаад идэг. Тос маань голдвол одоо манай малын гаралтай одоо амтны юуны тостэй үхрийн өөхний тос одоо хоньны өөх гэх мэт эдгээр бол нэг тиймэрхүү хэмжээний гахааны өөх гэх мэт юунууд чинь тиймэрхүү хэмжээтэй авуулаад байгаа гэсэн утгатай. Харин ургамлын тоснууд болоод тэгэхээр шингэн төлөвтэй байгаа учраас гол төлөв 1-2 жил холбоотой 2-2 жил холбоотой тоснууд авуулаад байна. За ургамлын тосоо бодох юм бол оливын тосны жоохон өртгөндөө юм шиг бие байдлын нэг жоохон өөр байдаг ш. Тэгэхээр оливын тос бол ургамлын тоснууд дотроос 1-2 жил холбоотой тосыг илүү авуулдаг тос байхгүй юу? За иймэрхүү чам бүтцийн үед ялгаатай. За коконатын тос бол баг нөгөө манай хоньны мах юу нөгөө үхрийн мах вэ? Юу нөгөө хоньны өөх вэ? Энээс ч илүүгээр 90 гаруй %, 93-4% цэвэр хансан тос агуулдаг. Ийм өөх тос бол ургамлын гаралтай цорын ганц өөх тос бол коконатын тос бол байж ах нэ. Тийм учраас коконатын тосыг ч одоо яг гоо сахны зорилтоор бас нэлээдгүй хэрэгэлдэг. Мэдээж хүнсэнд хэрэгжилж байгаа тохиол байгаа. Гэхдээ хамгийн хансан тосны хүчлийн агуулмж хансан тос агуулдаг тос бол коконатын тос байх нэ. За тэгээд коконатын тосыг хэрэглэж бол мэдээж болно. Гэхдээ бид нар тэрнгүү үхрийн өөх тос одоо хоньны өөх тос бидний одоо идэж ууж байгаа сүүн дотор агуулгаж байгаа тос энэ төр чинь өөрөө хансан тосны тэрийг агуулчихсан байгаа учраас энэ дээр бас ахаад бид нэр тийм их хансан тостой тосыг хэрэглэх нь бас тийм их оновчтой ч юм уу гүч юм уу. Тэгээд сонголтыг бол та бүхэн өөрсдөө л хийнэ гэсэн үг тийм.
За харин ургамлын тоснууд дотроос одоо канола тос гэдэг бол рапсын тос байх нь. За тэгээ рапсын тосыг одоо илүү их чухал ач холбогдолтой энэ гэж бас сурталчилсан зүйлүүд бол байдаг. Гэхдээ энэ дээр рапсын тосын өөрийнх нь тэр үйлдвэрлэлийн процесстой холбоотойгоор бас их сөрөг шүүмжлэлүүд бол байдаг. За энэ мэтчилгээр шар бүрцгийн тос, наран цэцгийн тос, эрдэнэ шишийн тос, осны ургамлын тос, за рапсын тос гэдэг энэ олон ургамлын гаралтай тоснуудын хувьд бол төдийлөн нэг их онцгой одоо хоорондоо нэг их хол зөрүүтэй зүйлүүд бол байхгүй. Тэгт хоёрж холбоотой 2 орж тэгээ омега 3 6 жоохон дотроо жоохон ингээ өөр байгаад байгаа боловч үндсэндээ энэ тоснууд бүгдээрээ л адилхан хүсэнд ашигладаг ургамлын тоснууд бол байна. За энэ дотроос гойд одоо наран цэцгийн тос бол муу юм а хэрглэж болохгүй юм а гэдэг ийм үндслэхүй яриаг нийгэм тарааж хүмүүсийн хоолтонд одоо сөрөг нөлөө үзүүлэх нь өөрөө их хортой. Нөгөөдөлд бол наран цэцгийн тосыг одоо өмнөхөө муу байна гэдэг ийм яриад хараад байгаа нь бол үндэсгүй юм аа гэдгийг бол хэлхийг бол хүсэж байна. Ингээд хоол хүнсэндээ өөх тосны хэрэглээг зохицуулж хэрэглэх нь бол маш чухал байж байгаа. Өөх тос багтсан ч бас сөрөг нөлөөтэй, ихсэн ч гэсэн сөрөг нөлөөтэй шүү гэдгийг та бүхэн анхаараарай.